цээж хорсод гашуу өргөд байгаа хүн бол зүгээр сод уугаад ч юм уу энэ бол зовир гашуу өргөх цээж хорсох гэдэг процесс хэвийн үзэгдэл биш байхгүй юу? Тэгэхээр энийг заавал та үзүүлэх ёстой. Ходоодод урандуулах ёстой. Энэ улаан холон улаал одоо ямар төвшөнд байна, шархлаа болсон бол бас ямар төвшөнд байна. Энэ маань зэрэгтэй, эмчилгээтэй. Тэгээд эмчилгээгээд бүрэн идэгрэх өөрчлөлт тахгүй юу? Нөгөө нэг улаан холоо ходоодны хор тавдрын урдл өвчин гэдэг маань энэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр чин бүрэн идэгрэх боломжтой өвчнөө зүгээр л содор дараад яваад идэг. Өнөөдрийн энэ подкастыг үргэлжлүүлэн үзэхээс өмнө би таныг манай багийн гишүүн болохыг урьж байна. Юу хийх вэ гэхээр манай YouTube сувгт subscribe дараарай. Ингэснээр та бидний бэлтгэж байгаа мэдээллүүдийг авахын хажуугаар таны амьдралын хэм маягт шаардлагатай өөрчлөлтүүдийг бид нар өгөх тэр хэмжээний мэдээллийг өгөх болно. Тэгээд комент бичгээ бити мартаарай. Учир нь манай багийнхан бид бүгдийг нь уншиж үзээд санаа сэтгэлийг чинь авдаг гэсэн үг. Тэгэхээр өөрт авсан мэдээлэлээ өөртөө үлдээхгүйгээр бусдтайгаа бас шеэр хийгээрэй. За ингээ үргэлжлүүлээд ярьцлага үзье. За манайхан бүгдээрээ сайн уу? Та бүхэн сайхан хаваржиж байна уу? Тэгэхээр манай улсад хавар ирж байна. Жил тойроод шинэ жилийн маань шинэ одоо улирал ирж байгаа энэ үед бид та бүхэндээ бас нэг мэддэг зүйлийг чинь сануулахаар зочныг өрсөн байгаа. Яагаад би мэддэг зүйлийг чинь сануулах гэж байна вэ гэхээр бид нар яг жилийн энэ үед та бидний бие махбодод их өөрчлөлт орсон байдаг. Учир нь юу вэ гэхээр урт үргэлжилсэн хахир өвлийг бид нар давна. Гэхдээ давхтаа бид нар янз бүрийн хоол унд хэрэгэлдэг. Дээрээс нь буруу зүрүү идэж уудаг зүйлс гэж байдаг. Тэгээд энэ үед бидний эрүүл мэндэд маш олон зүйлс тохиолдсон байдаг. Тэгээд хавар ирэхлээр зарим хүмүүс ядарлаа гэж хэлдэг. Гэхдээ тэр бол өвлийг хэрхэн давснаас болоод таны бие ядарсан байх магадлал өндөр байдаг. Тэгээд бид нэр биеэ ер нь яг яаж байгааг бол нэг их сайн мэдэхгүй яваад байгаа. Тэгэхээр биеийг тогтмол бид нэр шинжлүүлдэг. Ер нь бол эрүүл мэндийн асуудал томорхоос өмнө эрт мэдчих юм бол ядчил бага зардал гарна. Дээрээс нь илрүүлэг хийчих юм бол та онцлогоо чинь ер нь бол эмчилгээний нийт 50% гэж үзвэл та ер нь тал хэсгийг нь одоо хийчлээ гэсэн үг. Нөгөө тал нь бол зөв эмчилгээ байгаа. За тэгэхээр бид нар энэ удаад та бүхнийгээ бас жил болгон хийлгэх бүтэн онцлогоо хийлгүүлээсэ гэд ер нь шалтгаануудыг бид нар тайлбарлах гэж байгаа. Тэгээ өмнө нь бол энэ тухай бид нар ярьж исэн олон сэдвүүдээр ярьж исэн. Гэхдээ бүгдээрээ энэ тэндээ өөр ингэсэн асуудлаас ярьж исэн. Гэтэ өнөөдөр бид нар бас хоол боловсруулах хэрэгтэн тогтолцоо, хор тавдар гих зэрэг ер нь хүнд асуудлуудыг бид нар хөндөж ярих болно. Тэр тусмаа монголчуудад илбэг тохиолдоод байгаа асуудал юу юм бэ гэдэг талаар ярих болно. За өнөөдрийн бидэнд энэ хүү ярилцлагыг өгч байгаа хүн бол Нураа эрт илрүүлгийн төвийн үзлэгийн дүгнэлт хариуцсан эмч, анагаах ухааны магистр Сэлэн гэрсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За таны ажил төр сайн уу? Сайн. За хоёлаа ер нь бол Монгол улсад хавдрын өвчлөлөөр тэргүүлж байгаа тоо үзүүлэлтүүдийг эхлээд нэг харчия. Тэгээд ер нь бол та нар дээр одоо эмч, эмнэлгийн салбарын дээр шалтгааны нь юу гэж хардیں۔ Тэр тухай эхлээд ярьж эхлэе гэж бодлоо. За ер нь бол манай улсад тэргүүлэх хавдруудад илэг, ходоод, уушиг, тэгээ умаа үзүү, хүүхний хавдрууд бол эхний 5 байрт ороод явж байгаа. За 2023 оны одоо эрүүл мэндийн яамны үзүүлэлтээр бол 7300 одоо шинэ хавдар онцлогдсон. За үүнээс бол 3400 эрэгтэй, 3800 орчим нь бол эрэгтэй гэсэн хүйсээ харьцаатай байгаа. Тэгэд яг нөгөө нэг бидний одоо нөгөө үзэж байгаа, ажиглаж байгаагаар бол манай улсад тохиолдож байгаа хавдар одоо зөвхөн хавдарч гэлтгүй бусад одоо нөгөө нэг тэргүүлэх одоо байранд явж байгаа зүрх судасны эмэгүүд те ялангуяа нөгөө өвчлөлийн тоо болон нас оролтын байдлаараа дээгүүр байранд ороод байгаа энэ өвчнүүдэд маань бол яг манай одоо улсын хувьд бол нөгөө эрүүл амьдралын хэв маяг буюу одоо биднээс өөрсдөө шалтгааллах хүчин зүйлс
бас нөлөөлөд байна гэдэг юу бол одоо судалгаанууд бол их гардаг. Харин хөгжиж байгаа орнуудад бол дээрх хүчнүүд маань илүү их нөгөө нэг одоо хүний өөрөө зохицуулж чадахгүй генетикийн урдл хүчин зүйл буюу удамшлын одоо нөлөөнөөс илүү одоо нөгөө нэг эрсдэл нь ихсэж ийн гэсэн тийм харьцуулсан статистикууд байдаг. Үүнээс гадна нөгөө нэг тухайн өвчнийг бас л миний сайн хэлснээр зөвхөн хавдарч гэлтгүү бас зүрх судасны архаг өвчнүүдэд маань хамгийн гол юм маань яг ямар өвчнийхаа ямар үе шатанд илрүүлж онцлогдоод байгаа юм бэ гэдэг нэг асуудал гарч ирээд байгаа. Тэгэхээр энд юу вэ гэхээр одоо жишээ нь Японтой харьцуулсан судалгаагаар бол юу байгаа вэ? Одоо нөгөө манай улсад илэрч байгаа онцлогдож байгаа хавдруудын 70% нь хожуу шатанда онцлогдож байгаа бол эсвэргээр Японд 70-80% нь бол эрт үедээ онцлогдож байна гэж үзээд байгаа. Тийм тэгэхээр нөгөө эргээл энэ ямар үедээ онцлсноос болоод та эмчлэгдэхгүй юу гэдэг маань нэгдүгээрт одоо хэд наслах вэ? Хоёрдугаарт хэд ч наслсан гэсэн амьдралын чанар гэдэг юм хэр байх вэ гэдэг нь яг энэ өвчнүүдийнхаа үе шаттай одоо бүр нягт холбоотой учраас эрт илрүүлэх гэдэг юм бол бас хамгийн чухал байгаа. Тэгэхээр нөгөө хөгжсөн оронд бол амьдралын хэв маяг гэж бид нэр одоо сүүлийн жилүүдэд их ярих боллоо шүү дээ. Хэв маяг нь өөрөөсөө эрүүл болсон байгаа хүмүүс учраас хорт хавдар одоо тусах магадлал нь багасаад ирж байна гэж шүү дээ. Тийм. Манай дээр ер нь бол энэ амьдралын хэв маягт одоо сүүлийн жилүүдэд таны зүгээр ажиглалтаар хүмүүс хэр их өөрчлөлт оруулж байна гэж харж байна. Одоо ингээд шинэ жил тэмдэглэх арга барил те цагаан сар тэмдэглэх арга барил. Тэгээд энэ ер нь баяруудаар бидний нэг энэ хоолунд идэж ууж байгаа нэг аргачлалууд байна шүү дээ. Гих зэрэг зүйлс дээр бас тулгуурлаад ярил. Ер нь бол одоо нөгөө харьцангуй сайжирч байгаа. Ялангуяа залуучуудын дунд бол маш их нөгөө амьдралын хэв маяг болон одоо хорц зуршлууд арх тамхины хэрэглээ. Тэгэл наад захын нөгөө нэг манад чинь бас одоо зөвхөн амьдралын хэв маягаас гадна орчны нөлөө гэдэг юм өвчлөлт маш нөлөөтэй болчиход байна. Одоо өвөл болохоор агаарын бохирдолч байдаг юм уу тий. Зам болохоор эргээд нөгөө нэг үер устай холбоотой хөрсний бохирдлууд, ундны усны бохирдол гэх мэт одоо яг бидний амьдралын хэв маягаас бас хамаарахгүй нөлөөлөх хүчин зүйлс бас байгаад байгаа. Тэгэхээр энэ бүгдэд одоо яг ач холбогдолт өгдөг, асуудал дэвшүүлдэг тий өөрийнхөө хэмжээнд зохицуулдаг хүмүүс бол нэлээ олж ирж байна. Ажиглагдаж байна гэж бодож байгаа. Ялангуяа одоо нөгөө энэ манай эрт илрүүлэхт орж байгаа хүмүүсийн хувьд бол бүр ингээд тогтмол болох чинь тий тасгал хөдөлгөөн хорц зуршилтай урд нь байсан бол ингээд сүүлийн хэдэн жилд бол ингээд гарсан гэдэг ч юм уу тий. Дээрээс нь нөгөө хүмүүсийн зөвлөмжийг хүлээж авах байдал бол бас харьцангуй ингээд эерэг болсон байдал бол ажиглагдсан. Өмнө нь одоо би ингээд хүмүүс зөвлөгөө өгөхөд бол одоо жишээлбэл ингээд тамхи одоо та гарах хэрэгтэй гэхэд тэрийг хүлээж авах хүмүүсийн байдал бол одоо ёстой чадахгүй гэдэг хариултыг бол ер нь сүүлийн үед л нэг сонсохгүй байгаа хичээнэ одоо хайн чадна гэдэг хариултууд сонсож байгаа нь бол тэр хүний өмнөөс миний хувьд бол тэгэл баяртай л баяр хүргээд амжилт хүсэл гаргадаг те. Зөв. Тэгээд түрүүн та ярьсан ер нь бол хөгжсөн орнуудад эрт илрүүлгийг их хийж байгаа гэдэг. Ер нь бол тийм жишг болцсон илт илрүүлгийг тогтмол хийдгээрээ тэргүүлдэг улс орны жагсаалт гарсан байт юм болов? Ер нь эрт илрүүлэг гэдэг юм чинь бас амьдралын хэв маягт орчиж байгаа байхгүй юу? Тийм. Гэтэл бид нар чинь машин болохоор торгуулах гонд бол тогтмол үзүүлээ яваад идэх тийм. Тэгээд торохгүй болохоор өөрийгөө ингээд хаяад яваад байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө эрт илрүүлэг гэдэг юм одоо яг тухайн улс үндэстний өвчлөлийн байдалтай холбоотойгоор ингээд тогтмол явагддаг ийм юунууд байдгийм л л да. Одоо нөгөө нэг жишээлбэл одоо нөгөө шүдний өвчлөл ч юм уу тий. Хоолойны өвчлөл гих мэтэр
ингэж явдаг байсан бол энэ маань нөгөө нэг одоо бүр өргөн өргөжөөд бүх биеийн үзлэг тэр тусмаа хавдрын эрт илрүүлэг гэдэг юм болоод явж байгаа. Ер нь дийлэнх улсуудад бол тогтмол болоод явсан. Яг бидний одоо нөгөө энэ юу оруулж ирсэн одоо нөгөө энэ эрт илрүүлэгийн юу маань Японоос орж ирж байгаа учраас Японд бол эрт илрүүлэг маш юм нөгөө нэг тогтмол хяналттайгаар явагддаг. Одоо нөгөө яг манай улсын хувьд бол одоо ингэдэг нэг шүдний эмнэлгүүд шүү дээ тий. Ингээл ер нь энэ тэмдгүү болсон. Тэгээд бид нар чинь нэг хүүхдүүдээ ямарч байсан. Хүүхдүүдээ болон өөрийгөө ингээд шүдээ бол нэг тогтмол өвдөг байхад ч гэсэн үзүүлэх хэрэгтэй гэдэг нэг юм бол ямарч гэсэн ингээд суугаад байгаа шүү дээ тий. Энэ шиг Японд Солонгост бол яг ходоодоо дурандуулах гэдэг процесс яг тэгэж бид нар шүдээ үзүүлдэг шиг л явагддгийм билээ. Энэ нөгөө нэг бас энэ өвчлөл нь их байдаг учраас тийм ч гэж магадгүй. Тэгээ нөгөө суур асуудал болсон, нийгэмд суур асуудал болсон болохоор тийм суур асуудал болсон. Хоолоо идсэн үү гэж мэдлдэг автомат шүү дээ. Харин тийм шүү дээ. Ходоодоо үзүүлсэн үү гэх. Юу бах те. Одоо ингээд манад эрт илрүүлгийн одоо энэ мэдээлэл сүүлийн жилүүд төгж ийн л та. Тэгээд энийг ингээд энэ мэдээллийг аваад илрүүлэхт хамрагдсан хүмүүс өөрсдөө ер нь юу гэж яах юм те. Одоо мэдээгүй байсан зүйлээ мэдээд үүсгэжсэн асуудлыг урдж мэдэнгуудаа үйлдэл хийгээд тэр асуудлаасаа өмнө нь ангиж ирсэн хүмүүсийн санал сэтгэл та нар дээр ирдэг байх. Энэ дээр. Ер нь бол эрт илрүүлэг гэдэг энэ нэршил болон энэ үйл ажиллагаа бол манай улсын хувьд бол 2020 оноос ингээд улсын эмнэлгүүдээр тэг ингээд аль бисээр явагдаж эхлээд манай төвийн хувьд бол 2023 оны намраас эхлээд ажиллаад яг үндсэн юугаа үзээд илрүүлгээ хийгээд явсан байгаа. Тэгэхээр одоо хаач хийгдсэн бэ? Эрт илрүүлгээр ороод яг нөгөө нэг юм өөрчлөлттэй асуудлууд буюу хавдран ч илэрсэн хүмүүс бол тодорхой хуваар бол маш их байгаа. Энэнд бол би яг эмч хүнийхээ хувьд бол бас олзуурхаж одоо талархаж явдаг. Энэ угаас нь нөгөө нэг энэ манай салбар буюу анагаах ухааны салбарт бол зайлшгүй нөгөө байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй л нөгөө яг урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг юм маань албан газрууд болон одоо нөгөө мэдчихэж байгаа тий жолооны курс ч юм уу ажилд орох гэх зөвлөдөд тийм явагддаг. Гэтэл эрт илрүүлэг гэдэг юм маань яг юу вэ гэхээр ямар нэгэн өвчин зовиргүй ямар ч насны одоо насгүй саргалцахгүйгээр одоо өөрт зовир шаналгаа ямар нэгэн юм өөрчлөлт бий дэлгэрэг байхад тухайн хүн юм тодорхой одоо тооны заасан шинжилгээнүүдэд орж явахыг эрт илрүүлэх гэж хэлээд байгаа. Тодорхой хугацаанд тэгэнгүүт чинь тэр хүнд зовир илэрхгүй байлаа. Тэгэнгүүт өөрчлөлттэй гарч ирнэ. Өөрчлөлтөд цаашаа илүү тодруулаад эмчилгээ хийх ёстой. Түрүүний өөрөө жилснээр энэ маань эдийн засгийн хувьд ч гэсэн зардал багтаа тусна гэсэн. Заавал зовир шаналгаа илэрхийг хүлээгээд авах шаардлагагүй. Ихэнх өвчин эмэгүүд маань эхний үе шатуудаа өөрт ямар нэгэн зовир шаналгаа илэрхгүй байх бүрэн боломжтой. Тэгээд зовир шаналгаа илрээд үзүүлэх үед нөгөөх маань хэдийнэ бас хожимдсан тохиолдлууд маш их байдаг. Үүнээс гадна за тэр хүн эрт илрүүлэхт орлоо. Тэгээд ямар ч өөрчлөлтгүй гарч болно. Энэ бас л нэг талархах асуудал буюу бидний одоо эрүүл гэдэг тодорхойлолтод маань ордог. Эрүүл мэнд буюу эрүүл хүн гэдэг маань бие махбод болон сэтгэл зүйн хувьд ямар нэгэн асуудалгүй өөрчлөлтгүй үнийг хэлнэ шүү дээ тий. Гэтэл бидний сэтгэл зүйд таны энэ шинжилгээнүүд өөрчлөлтгүй байна гэдэг мэдээ ямар юм том одоо нөгөө эерэг тий сэтгэл ханамж үүсгэх гэлээ. Тэгэхээр нөгөө бас л энэ маань тодорхой хэмжээгээр эрүүл мэндэд маань бол өр өгөөчтэй л одоо үзүүлэлт гэсэн үг. Яг манай хүмүүсийн хувьд бол нэг эрүүл өөрчлөлтгүй харчаар тий бидрийг сонсч ирсэн юм. Тий нэг тийм жоохон юу яадаг. Миний хувьд бол нөгөө би бол эрүүл гарсан хүнд ингээд бүр баяр хүргэе гэж одоо хариуг нь танилцуулдаг.
Тэгээ сайн мэдээд уулахаар байгаа шүү дээ. Тэгсэн гэсэн манайх нөгөө энэ ихэнх үеийн л шинжилгээнд хамрагч исэн хүмүүс юм шиг байгаа. Тэгээд ороод тэр чинь бүх газруудаар нь яваад бүрэн шимжилгээг өгөөд цоо ирүүл байна гэд гаргаад ирсэн чинь нэг юм байчихгүй яавтаа тийм. Нөгөө яг илэрчсэн болвол сэтгэл хангалуун байхгүй. Тэнд бас нэг юм логикийн зөрүү яваад байгаа байхгүй тийм. Тэнд бас хүн ирүүл гарах нь айгу зүв зүйтэй зүйлсэн чинь гэд халагжилжсэн хүн байсан гэд тухайд нээлтжсэн. Тэгээд нөгөө нэг манах дээр нэг ийм байгаа штэ. Хорт тавдар та нар дээр байгаа шинжилгээний хариунууд чи олон түвшнээр гарч байгаа бох тийм. Тэгээд тэр түвшингүүд дээр ер нь бол нөгөө үр дагавар нь хүлээж ирснээс өөрөөр гарцсан буюу одоо хамгийн муу үнэлгээтэй гарцсан хүмүүс дээр та нар ямар үйлдэл хийд юм бэ? Ер нь яг манай үзүүлэлт маань нийтдээ 32 үзүүлэлт байжгаад оноос хойш бол илэгний БЦ вирус, илэгний хавдрын маркер нэмэгдээд нийт 35 үзүүлэлтээр ингээд шинжилгээний дүн гардаг. Тухайн хүний бие махбодын үзүүлэлт болон шинжилгээний өөрчлөлтүүд лаборатори багажийн шинжилгээ гэдэг үндсэн юм 3 багцуулаад тэгэхээр энэ үзүүлэлт тус бүр маань ABCD гэсэн одоо яг нөгөө франчайзийнхаа стандартаар ийм одоо энгийн ойлгомжтой дүнгээр үнэлэгдчихдэг. Тэгэхээр энэ үзүүлэлтүүдийн маань A нь бол ямар нэгэн асуудалгүй хэвийн, B нь бага зэргийн өөрчлөлт анхаарахад илүүдгүй, C бол заавал та хянаад явах ёстой. D бол одоо арга хэмжээ заавал авах шаардлагатай өөрчлөлт байна шүү гэсэн ийм одоо тохиог тухайн хүнд өгч байгаа гэсэн. Тэгэхээр D үзүүлэлттэй буюу D үнэлгээ гарсан тэр үзүүлэлтүүдээр одоо нөгөө нэг шинжилгээний анализ хийсэн одоо яг үзэлгийн дүгнэлтийг өгч байгаа юмч маань өөрөө дүгнээд эргэн одоо холбогдох, эргэх холбоо үүсгэж тухайн үйлчлүүлэгчтэй тодорхой хугацаанд буюу дараагийн сарда холбогдоод тэгээд үзүүлсэн ямар эмнэлэгт үзүүлсэн болон онш маань батлагдсан за хортой хоргүй тий өөрчлөлтүүд ямар байсан та ямар арга хэмжээ авсан эмчилгээнд орсон хэсэг гэх мэтэр нэлээд юм наривчлсан мэдээлэл эргэж холбогдож авдаг байгаа. Энэ бол ерөнхийдөө бас нэлээд юм үр дүнтэй ач холбогдолтой процесс байгаа. Гэтэл зарим хүмүүсийн хувьд бол нөгөө энийг мартцсан ч юм уу эсвэл жоохон хинэггүй хүмүүс ч юм уу эсвэл ингээд янз бүрийн процесс болоод хойшлогдсон хүмүүст энэ эргэх холбоо маань дахин сануулах тий энэ бас нэг хүн ингээд нэг шинжилгээнд ороод за эмнэлэгт үзүүлчихлээ яваад өглөө дараа нь дахиад хойноос нь яриад байна гэдэг чинь тэр хүн бас нэг юм дохио өгнө шүү дээ тий за энд нэг юм болохгүй болвол энэ эмч одоо эргэж ярьж байгаа байх гэсэн. Тэгэхээр тэр нөгөө тухайн үедээ үзүүлээгүй хүн маань дахин бас сануулдаг үзүүлэх шаардлагатай байсан. Таны яг юу чинь D үнэлгээтэй ямар өөрчлөлт гарсан гэдгээ эргэж сануулахаас гадна эргээд өөрсөндөө мэдээлэл авдаг. Бидний ажлын үр дүн онцлогоо манаас хэр үнэн бодиттой явагдаж байна те. Тухайн хүнд одоо нөгөө яг үндсэн гол зорилго болох эрт илрүүлэх гэдэг байгаа юм аа. Бид нар илрүүлж чадчихгүй юу гэдгийг хянахад маань ач холбогдолтой гэсэн үг. Энэ хяналтыг хийгээд ер нь ямар үр дүнтэй явж байна. Одоо нээснээс өнөөдрийг хүртэлх. Ер нь бол одоо нөгөө нэг оншнууд нь баталгаажсан тоо баримт гэсэн үг шүү дээ. Баталгаажсан тоо баримтууд бол нэлээ их өндөр байгаа. Гол юм маань зөвхөн хавдар биш. Нөгөө түрүүний юу яасан хэлснээр нөгөө нэг хавдраас гадна манад чинь нөгөө нас оролтоор нэлээ өндөр хувийг эзлээд байгаа. Одоо нөгөө зүрх судасны өвчлөлөө шүү дээ. Зүрхний шигдээс болон тархины цус харуулт. Энэ маань бол нөгөө судасны эмгэгүүд тахгүй юу? Бодисын солилцооны өөрчлөлт буюу хичнээн танд хавдрын өөрчлөлт байхгүй ч гэсэн энэ өөрчлөлт таны амь насанд аюултай гэсэн. Тэгэхээр энэ өөрчлөлтийг илрүүлдэг нэлээд ач холбогдолтой шинжилгээ бол манай гол одоо бас одоо нөгөө компьютерийн онцлогоогоор гардаг зүрхний дэдэм судасны шохоочлолтыг илрүүлэх ийм шинжилгээ байгаа. Энүүгээр бол нөгөө юу чигдээс болохоос өмнө та энийг мэдснээр нөгөө ангиографийн шинжилгээнд цааш одоо нөгөө 3 дугаар шатлалын эмнэлэг тий 3-1 2 дугаар эмнэлгүүдэд ороод судасны эмчилгээнүүд хийлгсэн хүмүүс бол маш олон байгаа.
Энэ ямар ч шинж тэмдэггүй тэр байтугай зүрхний бичлэгээр ч өөрчлөлтгүй гараад энийг мэдэхгүй явж байсан хүмүүс бол маш их илэрч байгаа. Ер нь одоо нөгөө нэг нуураг имлэг гэж бодож очоод тий шинжилгээгээ өгчөөд шууд шинжилгээний хариунаасаа хамаарад тэр дор нь имчилгээгээ яах уу гэдэг одоо тийм магадгүй концептыг ойлгоогүй хүмүүс байж болно шүү дээ. Тиймэрхүү нөхцөл байдлууд учирдаг бол ер нь та нар ямар арга хэмжээ авч байна? Ер нь бол тийм тохиолдол ихэнх үедээ бол нэлээх байсан. Одоо бол харьцангуй бас хүмүүсийн дунд нэлээ ингээд ойлголттой болцсон байгаа. Тийм. Манайх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа учраас тодорхой хэмжээний юм яралтай тусламж үзүүлэх тийм нөөц болцоо бол байгаа. Жишээлбэл нөгөө нэг даралт ихсэлттэй ч юм уу одоо нөгөө саяны хэлсэн зүрх судасны шохоочлтын оноо маш өндөр өөрт зовиртой хүмүүст бол өөрсдийн унаагаар нөгөө харьяа дүргийн шаардлагатай тусламж авах газарт нь одоо хүргэж өгөх даруй тэр даруй тий яаралтай тийм шаардлагатай хүмүүс бол бас мэрсэр ирдэг. Тэгээд яарамгүй одоо тусламж авахар нэг даралт нэгсэж барьсан хүмүүст бол тухайн үедээ им тарианы одоо яралтай тусламж үзүүлэх байдлаар өөртөө арга хэмжээг авчдаг баг. Юу одоо нөгөө хавдрын илрүүлэгт тийм тодорхой давтамжууд яадгүй санал болгохгүй таад жишээлх юм бол за хурд хавдартай байх магадaltaй хүн байна. Тэгэнгუთ за та ийшээ үргэлжлүүлээд ягаарай гэчээд ер нь тэр хүнээ имчилгээ хийж дуусгачаа дахиад нэг шалгуулах тийм зөвлөмж өгөх тиймэрхүү тохиол байдгүй. Ер нь бол юу яадаг л да. Одоо нөгөө нэг манад бас нилээ ингээд орж байгаа хүмүүсийн хувьд хавдар онцлогдоод имчилгээ хийлгээд бүр хавдрыг нөгөө даван туулаад ялцсан тий эдгэрсэн хүмүүс бас нилээ сүүлийн үед ирж нөгөө одоо онцлуулж байгаа. Дараагийн ер нь хавдар гэдэг өвчин маань цаашдын насан туршийн хяналт бол ингээд тавиад явдаг. Хавдар судлалын үндэсний төвөөс имчилгээнүүд хийгдсэний дараагаар гараад тодорхой давтамжтайгаар тэр ямар эрхтний ямар хэсийн шалтгаантай хавдар байсан бэ гэдгээсээ хамаарат тухайн имчилэгч эмч маань ийм тодорхой давтамжтайгаар ийм одоо тэр тухайн хүнийхээ оншинд тохирсон юм нөгөө нэг давтамжит болон юм ямар төрлийн шинжилгээ хийх ингээд зөвлөж өгöd гаргацдаг. Тэгээд энэ үзлэгээ хийж явж байгаа тодорхой хугацааны дараа бол угаасаа нөгөө хяналтаас гарах боломжтой байдаг. Хяналтаас гарсан болон хяналтандаа явж байгаа хүмүүс бол манай төв дээр шинжилгээнд орсон тохиолдлууд бол нэлээх байгаа. Яг бидний зүгээс бол нөгөө юу яаж байгаа л да. Одоо нөгөө нэг оншоод цааш нь илүү тодруулах зөвлөмжийг өгöd гаргадаг учраас манай хувьд бол яг хавдар байх магадaltaй үнийг бол нөгөө дараагийн эмчилгээний төвшөнд нь явуулдаг учраас эмчилгээний дараа тухайн хүн маань заавал манад ирэх үү эсвэл өөр одоо нөгөө нэг давтамжтайгаар хянуулах уу үндсэн эмнэлэг үндсэн эмчлэгч эмчтэйгээ холбогдож хянуулах уу гэдэг маань тухайн хүний маань шийдэх асуудал тийм. Яг одоо ингээ харахаар манайхан бас нэлийн өвдснөөхөө дараа тэгээ бүр хүнд үед орцоо хониол мэдээл тэгэл яах вэ хүү гээл ам аврах шат руугаа л орсны дараа нэлийн эмнэлгээр явдаг болчиход байгаа шүү дээ. Тэгээ наадталт нь нөгөө нэг зуршил болгох дээр бол асар их хэмжээний мэдээлэл тэгээ нөгөө хүнээс хүчин чармайлт их шаардах юм шиг байна. Бид нар өглөө освол шүтээ угаадаг шиг те жилдээ одоо 6 сар тутам шүтээ үзүүлдэг шиг тогтмол ингээд шинжилгээ өгөхөд дадал хийх нь бас нэг зүйл байгаа шүү дээ. Гэхдээ нэг юм байна. Насны хувьд шүү дээ. Одоо бид нэр хэдийр насны хүмүүс шинжилгээ их өгөөд байна гэдгийг нэг мэдмээр байгаа байхгүй. Яг одоо ингээд очиод өөрийгөө за хэр байна гэдгээ мэдж байгаа. Тэгээ энэ чинь бид нэр одоо ирж яваа үедээ буюу бидний чинь дийлэнх болгон залуучууд байгаа шүү дээ. Тэгээ залуучууд ч өөрөө биеийн шинээрээ ирч хүчин нэх байгаа учраас дээрээс нь бас одоо муу ёрч гэдэг юм уу те өвчм байхгүй л байлгүйдээ гэд нэг хоош нь тавьждаг. Гэтэл бидний одоо биднийг тойрон хүрээлсэн байгаа орчин нөхцөл маань утаатай, стресс ихтэй, хоол хүнсэн ч гэсэн тийм чанартай хоол хүнс ихтэй биш те.
гих мэтчлэн байхад асуудал бас залуучуудаа илбэгсэд эхэлж гинүү да гэсэн зүгээр ажиглалт байгаа. Би тоон үзүүлэлтүүдээ мэдэхгүй байна. Гэхдээ одоо хүнд хавдар, хүнд асуудлууд ер нь илүү залуу хүмүүс тохиолдоод байна гэдэг юм сүүлийн жилүүдэд л сонсогдоод байна л да. Ковидын дараахаас ч болсон юм уу? Одоо сүүлдээ бүр энэ вакцинасаач болсон юм уу гэд ингээд мэдэхгүй зүгээр хардлагууд бол байна. Энэ дээр зүгээр таны өнцгөөс ингээ харахад бодит байдал ер нь хэр байна? Мөн энэ биедээ анхаардаг болохыг илүү залуучууд руугаа одоо уриалах юм уу эсвэл тэр хүмүүсийг энэ шинжилгээ өгдөг болох тэр юу дутуу юм шиг байна. Магадгүй хөшүүрэх ч юм уу те таны хувийн бодлыг сонсмоор л. Яг миний одоо хувийн бодол бол одоо жишээ нь ингээл нөгөө фэйсбүүкээр ч юм уу энэ хэвлэл мэдээлэлээр хавдар гэл яриад идэг те. Энэ ярьж ижил одоо хүмүүс мэддэг болно, мэдээлэл авна. Ярьж хэлж ижил одоо нөгөө бид нар ч хүүхдэд ингээд нэг хичээлийг ч юм уу юм сургахдаа олон дахин хэлжиж, олон давтамжтай хэлжиж тэр сурдаг шиг одоо яг тэр нөгөө эрт үзүүлэх те тогтмол үзүүлэх гэдэг юм маань яг одоо тэр нөгөө нэг байнгын энэ мэдээллээр бөмбөгдөж нөгөө хүмүүс маань нэг ингээд хоногшин тий за нэг үзүүлээ да гэсэн юм гарч ирэх байх л гэж би бодож байгаа. Гэхдээ одоо нөгөө нэг залуучуудын хувьд бол бас айгүй мундаг болсон шүү дээ. Өөртөө ингээд мэдээлэл айгүй сайн авдаг болсон. Тэгээд нөгөө ямар ч салбарын ямиг одоо зөвхөн эмч гэхгүйгээр тэгээ эмнэлгийн эрүүл мэндийн ямиг бол өөртөө ингээл интернетээс үзэл шинж тэмдгүүдийн тулгаад надад нэг ийм өвчний тухай уншсан чинь ийм шинжүүд ингээд илрээд байна. Тэгээд ингээ үзүүлчмээр байна гэд үзүүлдэг. Тэгээ тэр бол ер нь бол айгүй юм бас нөгөө аавштай энэ нөгөө нэг мэдээлэл технологийн үед чинь одоо юун төлөө бас эргэтэй үлээ зөвхөн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө тэрийг бас хамгийн нэгдүгüртэл ашиглах хэрэгтэй гэж би бол хувьдаа бодож байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө манай төвд бол манай яг эрт илрүүлгийн төвд ерөөсөө 18-аас 102 насны 26 мянган хүмүүс нэгдснээс хойш одоо эрт илрүүлэгт ороод байгаа. Яг одоогор надад болохоор нэг насаар нь тэдэн хувь гэж ангилсан юм бол байхгүй байна. Яг хүүсээр нь ангилахад бол 42% нь бол эрэгтэй. Тэгээд 58% нь эмэгтэй. Хүүс давмгаа. Угаасаа та хэд чинь жоохон хумсартай штэ эрүүл мэндтэй арай илүү анхаарал тавьдаг юм уу да эмэгтэйчүүд нь илүү тийм байдаг штэ. Тийм гэхдээ энэ нөгөө хувь надаа бас айгүй нөгөө нэг сайн үзүүлэлт. Тийм сайн үзүүлэлт. Нөгөө 42% эрэгтэй хүн ирнэ гэдэг чинь бол бас болж ин чамлахгүй. Тийм чамлахгүй. Одоо тэгээд мэдээж нөгөө нэг 50 байвал бүр сайн магадгүй эрэгтэй нь бүр илүү байвал тэгэл ер нь бол хүүс нас харгалзахгүйгээр эрүүл мэндэд анхаарал хэрэгтэй. Тэр байтугай хүүхдүүдэд хүртэл нөгөө хавдрууд их л онцлогдоод байгаа шүү дээ. Тэр нөгөө өөрөө ч хэлснээр энэ нөгөө орчны нөлөө хоол хүнстэй бидний энэ стресс гэд хавдар нь ихсэд онцлогдоод энэ эсвэл магадгүй одоо анагаахаа хөгжөөд тий онцлуур одоо энэ техник тоног төхөөрөмж маань бас сайжраад тий энэ өвчнүүд маань ихсэд байгаа. Одоо илүү их анзаарагдаад байгаа байдлууд ч бас байгаа л бах. Ер нь бол юм чин зөвхөн нэг талтай биш учраас тийм мөн нөгөө хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа одоо нөгөө нэг мэдээллийн сувгууд ихсэнтэй холбоотой ч энэ нөгөө өвчлөл илүү их олон байгаа юм шиг анзаардаг. Олон байгаа юм шиг тийм биднэрт нөгөө харагдах мэдэгдэх байдал маань илүү ихсэд байгаа учраас их болоод ээж болтшгүй л тийм. Тэрнээс биш нөгөө хүний дундаж наслалт бол ингээд жилээр яалтчгүй уртцаад л байгаа тий. Яг 1960-аад онд бол одоо монгол хүний дундаж наслал чинь 42-с 45 байсан. Одоо бараг ингээд тий одоо тэгэхээр чин энэ хугацаанд бол ямар ч байсан 20-с 30 насаар бол дундаж наслалт бол өндөрсөн байгаа байхгүй. Тэгэхээр энэ олон талтай л гэж бодож байна. Окей. Би чи 2023 оны 9 сард нэгдсэн гэдэг чинь тэгээд тэр жилийнх нь өвөл байхаа шинжилгээ өгсөн байхгүй. За тэгээд дөрмийн дагуу бүх юм цоо хоёр бол гарсан.
Тэгээ өнөөдөр хүртэл нөгөө үйл явж байна л да. Тэг яг хаа одоо болоогүй. Ер нь бол завшаан болоогүй. Гэхдээ нөгөө шинжилгээ нь гоё цоо ирүүл гарчхлаар ч хүмүүс тайтгарна тий. Тэгээд ер нь дараагийнхаа дараа жил өгөө гэж бодох хүн байна, бодохгүй хүн байна. Тэгээ та нарын хувьд ер нь энд бас нэг тийм ямар нэгэн олон улсад мөрдөгддөг стандарт гэж байна уу? Яг хэдий хугацаанд өгвөл хамгийн зөв зүйтэй вэ гэдэг дээр давтаа өгвөл шүү дээ тий. Давтаа яг эрт илрүүлгийн багц шинжилгээнд бол жилд 1-2 удаа буюу 6 сараас жилийн хугацаанд. Манай хувьд бол жилд нэг ороход бол болно гэж үзэж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол ямар шинжилгээ, ямар насанд өгөхөөс шалтгаалаад бас насаар нь одоо ингээд нэг юу яасан нэлээд наривчилсан юм давтамжууд бол байдаг. Одоо жишээлбэл эмэгтэйчүүдийн үзлэг шүү дээ тий умаа хүзүүний хавдрын шинжилгээнүүд, эсийн шинжилгээнүүдийг бол товлолт хугацаанууд заагаад өгсөн байдаг. 30-аас 40 нас хүртэл бол одоо нөгөө 3 жилийн давтамжтай 33, 36 гэх мэт үзүүлээд явна. 40-с дээш наснд бол жилд нэг удаа заавал гэдэг. Хөхний шинжилгээ ч юм уу бас яг энэ мэтчлэнгээр илүү нөгөө зааж өгдөг. Энэ умаа үзүү болон хөхний хавдрын юу л зөвхөн манай улсад гэхгүй дэлхийд дахин нэлээд бас нөгөө нэг тэргүүлэх хавдрын тоонд ордог учраас ийм бүр наривчилсан заалттай байдаг. Манай төвд бол ерөн жилд нэг байхад бол болно. Ямар нэгэн өөрчлөлтгүй хүн. Гэтэл өөрчлөлтөө хүмүүс яг бас өөр өдөг. Жишээлбэл нөгөө одоо хавдар төс үүсгэрт өөрчлөлт гэж нэг бүлэг байгаа даа шүү дээ. Янз бүрийн урах цаг, уйланхаа энэ тийм өөрчлөлт танд илрээд дараагийн шаталтаа үзүүлээд энэ бол ямар нэгэн хоргүй өөрчлөлт байна тий хавдрын өөрчлөлт биш ээ хянаад яваа гэдэг зөвлөмжийг өгвөл тухайн үдсэн эмч маань 3 сарын давтамжтай 6 сарын давтамжтай заавал тогтмол үзүүлэх гэдэг нэг юм бол яригддаг. Гэтэл манай ихэнх нөгөө хүмүүсийн хувьд бол нэг юм яг одоо өгсөн шинжилгээ маань хэвэн бол тэр чигээр насанд туршдаг хүн хэвэн байх юм шиг одоо ингээд бас нэг ойлголт хит санаа амарчдаг гэх юм уу та тий. Тэгэхээр энэ үзүүлэлт бол яг л одоогийн яг л энэ угаасаа нөгөө одоо бидний бие организмд тэр утга ингээд угаасаа энэ орчлоо ороод ирсэн туйлын тогтмол юм гэж хийжэж байдаг учраас бүгд өөрчлөгдөн тий. Тэр тусмаа жилээр бол хүний бие махбод ч угаасаа тодорхой хэмжээний илэгдэл хоригдол гэдэг шиг одоо нөгөө нас ахин ийм өөрчлөлтүүд явагдаж эхэлдэг. Тэр тусмаа 40-с дээш наснд бол илүү нөгөө өсөлт төлжилт өтлөх мөхөх гэдэг хоёр юмны маань баланс гэд нэлээ алдагдаад ирж байгаа. Ингээд өөр ирэхгүй цагаан үснүүд нэгээр олширдаг шиг бидний бие организмд бүтцээ алдсан ч юм уу өөрчлөгдсөн бүтэц болон үйл ажиллагаагаа алдагдсан эсүүд тодорхой хэмжээгээр үүсдэг. Гэтэл энэ эсүүдийн маань ийм хяналтгүй ургалтыг л бид нар нөгөө хавдар гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энийг үзүүлж ахаас өөр ямар ч аргагүй үзүүлж хянжиж л эрт онцлно. Үүнээс гадна нөгөө нэг хавдар гэд яриад байгаа боловч яг хавдраас илүү бид нар хавдрын урдл өвчин гэдэг юмдаас нөгөө ач холбогдол өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ өвчнийг л бариад авах юм бол бид нар төгс эмчлэх боломжтой байна. Тэгээ одоо нөгөө нэг умаа үзүүний хавдрын урдл өвчин маань умаа үзүүний шархлаа. Энэ зүгээр л ингээд тодорхой эмчилгээнүүд хийгээд бүрэн идэрх боломжтой. Цаашаа хавдар чиглэжгүй байх боломжтой. Ходоодны шархлаа өвчин маань ходоодны хавдрын урдл өвчин. Нөгөө нарийнтах гэд манайхны ярьдаг тийм. Энэ өвчний маань яг урдл өвчин. Гэтэл энэ маань 1 сар орчмын эмийн эмчилгээ хийгээд хянуулаад бүрэн идэрх боломжтой. Эмийг өөрчлөлтэй. Хэрвээ эмийн эмчилгээнд идгэрэхгүй бол бүр нөгөө мэсцлийн эмчилгээгээр тухайн юг өөлөд эмчилжигч боломжтой. Ингээд дурангаар эмчлэх боломжтой байхгүй бүр. Манай одоо Улаанбаатар хотод байгаа иргэд маань арай эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ойрхон учраас хамрагдах магадлал нь зүгээр тэр шалтгаанаасаа илүү олон байх бах. Хөдөө орон нутгаас зорж ирж шинжилгээнд хамрагч байгаа хүмүүс байна уу?
хөдөө орон нутгаас маш их хүмүүс бас ирж байгаа. Ер нь сүүлийн 2-3 сард бол ялангуяа хөдөө орон нутгаас ирж байгаа хүмүүс маань нэлээх ажиглагдчихж байгаа. Тийм тэрэнд би бас таатай байгаа. Илүү нөгөө нэг дэлгэрэнгүй олон талын шинжилгээнүүдэд одоо ингээд нэг дор ойрхон хамрагдах одоо боломжийг хараад өөрсдөө тэгээд ирж үзүүлж байгаад нь энэ яг хөдөө орон нутаг гэд ярихаар энэ юунд нэг үзүүлсэн хүн одоо санаанд орж ийн л да. Одоо нөгөө манай зөвхөн хавдар гэдэг ахгүй одоо нөгөө нэг зүрхний тэр зүрх судасны шохоожилт буюу бид нарын нөгөө бодисын солилцооны эмгэгээс үүсэж байгаа цэвэр одоо нөгөө амьдралын хэв маягаас маань шалтгаалж байгаа тий ийм барих боломжтой, эмчлэх боломжтой ийм өвчин байгаад байгаа шүү дээ. Одоо зүрхний шигдээс тархины цус харуултанд нөлөөлөд байгаа. Тэгэхээр энэ нэг саяхан надад яг ингээд нөгөө үзэлгийн дүгнэлтээ авсан. Одоо 60 гаруй насны нэг ах орж ирсэн л дээ. Говийн аймгаас ирсэн гэд нилээн тийм махлагдав. Тэгээ ерөнхийдөө бол тиймэрхүү Монгол эрэгтэй хүмүүст одоо бид нарын нөгөө кальци скор гэж яриад байгаа зүрх судасны шохоожилт үзүүлэлтүүд бол нэлээд өндөр гараад байгаа. Дээрээс нь цуснд нөгөө холестеринууд өөх цусны солилцоо бол алдагдсан байгаад идэг. Тэгээд ерөнхийдөө ингээд бид нар чинь жоохон ингээд хүнээ ялангуяа клиникт ажиллажгаар нөгөө хүнээ орж ирэхэд нь жоохон таамаглах гаддаг. За энэ нүдэн баримжаагаар. Тий, нүдэн баримжаагаар гэдэг шиг л за энэ хүн ч нэг иймэрхүү өөрчлөлт авах таа гэх. Тэгэл үзсэн чинь шинжилгээнүүд айгу айтайхан гарсан. Цоо ирүүл. Бараг цоо ирүүл. Тийм. Тэгээд нөгөө нэг миний нөгөө таамаглаж исэн зүрхний титэм судасны шохоожилт ч илрээгүй. Тийм, холестерин өөх тусны хэмжээнүүд бүгд нормондоо. Яг нь жоохон нормын дээд хэмжээгээр байсан. Цусны хөтгөрөлж байхгүй. Тэгээд асуулаа л та нөгөө юу хаана амьдардаг, ханаас ирсэн, ямар хоол иддэг, ямар ажил хийдэг гэсэн. Тэгэл ах нь хөдөөний өмнө говь бас ирсэн малчин хонь ямаа хариулдаг. Тэгээд та ямар шүү хоол унддгүү те одоо бид нар ч онлын хувьд нөгөө ер нь бол өөх тус холестериныг бууруулахын тулд махны хэрэглээгээ зохицуулах, өөх тусны хэрэглээгээ зохицуулах, ногоо илүү идэх гэдэг юмнууд яригддаг тий. Тэгэл асуусан чинь одоо би чи малчин нөгөө хонь ямааны хаал идэнэ. Тэгээ та ер нь өдөртөө юу идэх гэсэн чинь ерөөсө хонь ямаага яваа хариулдаг. За. Өвөл зөнгөө хөдөлгөөнтэй. Тий. Тэгэл нөгөөхөө дагаал явдаг. Тэгэхээр тэр хүн нөгөө зарцуулалт айгуу сайн өндөр байгаад байгаа байхгүй. Гэтэл одоо бид нар чинь нөгөө ингээ хэдэн мянган жил өвөг дэцсээсээ энэ махал идэж ирсэн ингээл идэл зохицуулнаа л гэдэг боловч үнэхээр зохицуулагдахгүй байгаа шүү дээ. Гэтэл нөгөө Монгол тэр өвөг дэцс шигэ угаасаа нөгөө амьдрахгүй байгаа юм чинь тийм нөгөөх мөн зохицуулагдахгүй. Гэтэл тэр хүнийх бол зохицуулагдаад байна. Эсвэргээрээ нөгөө бүр харахад туранхай бүр хэвийн жинтэй битэл туранхайч гэж хэлж болохоор хүмүүс орж ирэхээр энэ нөгөө нэг судасны титэм судасны шохоожилт өндөр өөх тус холестеринууд бүр ингээд маш өндөр гарах тохиолдлууд зөндөх байдаг. Тэгэхээр нөгөө нэг энэ бас л нөгөө олон талтай зөвхөн одоо нэг юм руу чиглээд ах биш олон талаас нь л эрүүл мэнд одоо нөгөө амьдралын хэв маяг гэдэг юмыг үүнд бас мэдээж нөгөө удамшил тодорхой хуваар нөлөөлдөг гэдэг нь бол харагдаж байгаа. Тэр ахын хувьд бол яг залуу хүн шиг байсан. Гэтэл эсэргээрээ залуу хүн над дээр орж ирсэн 40 хүрээгүй даралт нь маш өндөр. Бас л энэ үзүүлэлтүүд нь бүр эсэргээрээ маш өндөр. Харахад нөгөө тийм харахад бол залуу нүдэн баримжаагаараа ирүүл байхаа. Нүдэн баримжаагаар ирүүл залуу хүн. Тэгээд даралт юм заавал уух хэрэгтэй гэсэн. Би одоо хөгшрөн хүн шиг тархалны юм. Тэгэд яаж өдөр болгон уух хэрэгтэй юм гээд бүр ингээд өөрөө нөгөө тэрийг хүлээж авахгүй л байгаа юм л та. Тэгэхээр чинь нөгөө хөгшөрч амжихгүй гэдгийг би одоо сануулсан. Хөгшрөн хүн шиг харагдахгүй тул даралтны муухгүй байгаа гэвэл нэг өдөр цус харуна. Нэг өдөр зүрхний шигдээсээр
Одоо ингээл нөгөө маш олон хүмүүсийг ингээл унтаад цэрээгүй гэдэг маань нэг бол тархин цусараас эсвэл зүрхний шигдээсээр л тэр хүн одоо ингээл тийм гинти өхлүүд тохиолдож байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол шууд ингээд та энийг ингээд хоол ундаа ингээд зохицуулаа гэд тэр хүн маргааш нь зохицууллаа. Тэр даралт ч юм уу тэр өөх тусны хэмжээ тэр шохоожлт хэвэн болохгүй байхгүй. Тэгэхээр энд яалтчгүй одоо нөгөө тэр хоол хүнсний нөлөөлтөл те эсвэл тодорхой хугацаанд эмийн эмчилгээ заавал орохоос өөр аргагүй гэсэн үг. Юун дээр одоо ингээд манайхны суур асуудлууд нь бол маш олон шалтгаанууд байгаа хэл та. Тэгээд амьдралын хэв маяг гэдэг ингээд амар том сэдв дор байгаа учраас юугаа харахаар одоо хоол зүү хоолт гэдэг чиглэлээр маш олон бас юунууд гараад ирлээ шүү дээ тийм. Юу гэх юм арга зүүнүүд гэх юм эсвэл онлууд ч гэх юм уу тийм. Тэгээд тэрэн сайн энэн сайн гэхээсээ илүү тэр тухайн хүний өөрт нь тохирох зүйлс гэж яригадаад байгаа тийм. Тий яг зөв. Тэгээд ажлын онцлог бүр тэр байтугай нөгөө нэг тэр тухайн орчны тэр хүний амьдрал ажлынх нь одоо орчин температур тэгэл нөгөө нэг одоо манайх ч нас айгүй өндөрлөг бүс нутаг учраас даралт ихсэлтэнд бас илүү өртөд байгаа. Тийм. Гэх мэт ч ингэ шалтгаанууд байгаа шүү. Гэхдээ яг энэ нөгөө үеийн үед байсан. За үеийн үед гэж ярих нь хаашаа. Зүгээр энэ хөгжингүү орнуудад бол аль хэзээний туулцсан асуудлууд байгаа. Тэгээд нөгөө баскет нэг модонд ордог зүйл бол шинэ хоолны дэглэм за сайн хүнсний бүтээгдэхүүн ген гэх зэрэг ингээд зүйлс орж ирж байгаа тийм. Нэг цоо шин үзэгдэл нь сая одоо 4 жилийн өмнө 4-5 жилийн өмнө бий болсон ковид гэж нэг вирус тийм. Тэр бол дэлхийг нэг удаа зогсоогоод буцаага хөдлөглөө шүү дээ. Тэгээ энэний араас бий болсон байгаа шин одоо игэл гэж хэлэгдээд байгаа тийм. Ковидын дараах шин игэл гэдэг. Тэр бол ковидын дараах шин норм гэж одоо олон нийтэд зарлагдсан. Энэс үүдэлтэй бас өвчин эмгэг эсвэл одоо энэ эрүүл мэндийн асуудлууд арай өөр хэв маягтай болоод байгаа ажиглалтууд байна уу? Тэгээ энэ бол нийтийн дунд амаас ам дамжаад байгаа яриа. За ковидос хойш би мартдаг болчлоо гэдэг хүн айгүй бол. Ковид туснаас хойш би нэг ийм одоо юу гэдэг уушиг нь одоо өвдөөд тэ хатгаа аваад идэгсэн хүн шиг тэ тэгээд ийм болчлоо гэх зэрэг ингээд энэ чинь бас нөгөө нэг яг судалгаанууд байдаг эсхийг мэдэхгүй юм байгаад хийгдсэн байгаа бол биднэрт эсвэл надад арай ирж амжаагүй байна. Тэгэхээр энэ нөгөө ковид тусаад энэний дараа энэ одоо 4 гаруй жил болцсон байх үед вакцин муу байсан юм аа хийлгэх ёсгүй байсан юм аа гэх онлоод яваад эхэлсэн тэ. Тэгээд энэ дээр бас яг би бол одоогоор яг нэг талдаа гарч чадаагүй л байна. Мэдээллүүдэд цуглуулаад явж байна. Би зүгээр яг одоо энэ салбарт нь ажилладаг хүний хувьд таны ажиглалтаар ер нь юу болоод байна? Энэ ковидын дараах энэ шинэ игэлд ямар эрүүл мэндийн асуудлууд тод томрон болж харагдаж байна. Яг нийтийн дунд яваад байгаа мэдээллүүд нь үнэн байна уу? Эсвэл энэ зүгээр байдаг л үзэгдэл үү? Ер нь яг байдаг үзэгдэл илүү ихсэн байх боломжтой л доо. Одоо нөгөө нэг ковидоос өмнө ч гэсэн манай улсын хувьд бол яг зүрх судасны өвчлөл бол нас оролтын 2 дахь том шалтгаан хавдрын дараа ордог шалтгаан байсан. Тийм. Одоо ч яг энэ хэвээрээ л байгаа. Илүү залуу настай хүмүүст болон одоо илүү их олон тохиолдлууд гэсэн юм бол ингээд амнаас ам дамжаад яригдж байгаа. Тийм. Яг миний одоо хувийн үзэл бодлоор бол зөвхөн одоо вакцинаас ч юм уу зөвхөн тэрнээс иннээс гэсэн юм бол би үнэхээр одоо нөгөө нэг хэлж бол мэдэхгүй байна. Ямар ч байсан вакцины дараа бол хөөх судалгаанууд гэдэг юм бас хийгддэг. Тэрний юу вэ гэхээр тодорхой жилүүдэд нөгөө энэ вакцин болон энэ эмийн бодисын хэрэглэнээс болоод ямар гаж нөлөөнүүд одоо 100,000 хүнд ч юм уу хэдэн хүнд яаж тохиолдсон бэ гэдгийг судалдаг судалгаа. Яг ковидын вакцины хувьд бол тийм судалгааг тийм хугацаач харьцангуй нөгөө болоогүй. Тийм болоогүй байна. Тэгэхээр нөгөө яг зөвхөн вакцинаас
одоо зөвхөн энэс тэрнээс зөвхөн вирусээс ч гэдэг юм уу те ковидын вирусээс гэсэн юм бол хэлэхэд одоо бол эрт байна. Тийм нэгдүгээрт эрт байна. Хоёрдугаарт яг энэ ковид болон ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор нөгөө дам хоёр төгчөөр гарч ирсэн ийм тааламжгүй те хүний эрүүл мэндэд сэтгэл зүйд ингээд муугар нөлөөлөх ийм юунууд бол айгүйх гарсан шүү дээ. Одоо үнд бол мэдээж нөгөө юм цар тахал гэл бүх юм хөл хорионтой холбоотойгоор стресс гэдэг юм бол бүр асар өндөр түвшинд тий хүрсэн. Одоо энэ хөл хорионтой холбоотой чинь нөгөө гэр бүл болон хүмүүсийн хувьд санхүүг тий ажил тэгэл наандчил нөгөө ахуйн хэрэглээний одоо бүр анхдагч одоо хэрэгцээнүүд дээр маань яах вүлээ гэдэг асуудлууд гарч ирсэн. Тэгээд хөл хорионтой холбоотой нөгөө хөдөлгөөний хомсдлууд бол бүр нөгөө нэг ийм тогтмол ингээд нөгөө ямар ч дасгал хийдэггүй ч гэсэн тодорхой хэмжээгээр хөдөлгөөн үүсгэж ажил төрөл өдөр тутмын процессыг явуулдаг энэ байдлууд бол хоригдсон. Тэгээд ирэнгүүт чинь нөгөө үнийгээ дагаад тархалт, жингийлүүдлүүд те үүснэ. Тэгээд нөгөө хоёр дөгчөөр зүрх судасны өвчлөлүүд маань ихсэн. Тийм, илбэгшин. Тэгээд дээрэс нь нөгөө нэг ер нь л нөгөө нэг одоо ковидтай холбоотой одоо нөгөө нэг юм судлалын ажлууд буюу гэрээсээ ажиллаа гэдэг энэ процессыг бас ихсэн шүү дээ. Тэгэл нөгөө нэг биеийн хүчний ажил хийдэг хүмүүс ч нь бол заавал спортоор хичээлэхгүй тодорхой энерги зарцуулалт үүсэж ирдэг гэсэн энэ эднэр бүгд энэ зүрх судасны өвчлөлт бол нөлөөлөх хүчин зүйлс. Стресс ч гэсэн хамгийн их нөлөөлдөг тий. Тэгэхээр яг энэ нөгөө нэг юм олон талтай юм нөлөө үүсэж байгаа учраас зөвхөн нэг юм руу бол хандхан өрөөсгөл гэж би хувьдаа бол бодож байгаа. Яг өөрт тохиолдсон юу гэвэл би чинь нөгөө эмнэлгийн хүн учраас бүх вакцинд яг товлолт хугацаанд нь бол хамрагддаг. Тэгээд нөгөө вакцинд бол итгэдэг. Вакцин байгаагүй бол нөгөө дэлхийн хүн амт ч угаасаа энэ хэмжээнд хүрэхгүй, Монголын хүн амч гэсэн энэ хэмжээнд хүрэхгүй. Одоо нэг тохиолдол гэвэл яг намайг одоо клиникт дүүргийн эмнэлэгт ажиллаж байхад татрангийн одоо тохиолдол илрээд юуныхаа татран одоо вирусын халдварт өвчин байхгүй юу. Тэгэнгүүт чинь тэр хүн шууд нас орсон. Тэгээд тэр хүн маань бүр нөгөө хөдөө сумаас хол төрөөд тэгээд нэг дээр үед чинь хүмүүс ингээд зарим нь нөгөө одоо ч тэгдэг юм шиг үлээ. Нөгөө вакцинд хамрагдахгүй ингээд нилээ явж байгаа л төрсний гэрчлэгээ энэ төр авдаг тий сар нас мас нь ингээд гэрчлэгээ авснараа явцдаг тийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр тэр хүн вакцинд хамрагдаагүй тийм хүн угаасаа байсан. Тийм байгаад тэгээд нөгөө нэг юу яасан. Одоо нас орсон. Бас л ингээл нөгөө нилээ эмчилгээнүүд хийгдээд юу яасан боловч ямар ч нөгөө нэг эмчилгээний үр дүн гарахгүйсэн. Тийм. Тэгэхээр тэр тохиолдол бол миний одоо ажиллах хугацаанд бол нэг л тохиолдсон. Тэгээд тэр хүн ингээл асуумжаар бол ялтчгүй вакцинд хамрагдаагүй юм байсан. Саяхан бас 3-4 жилийн өмнө корын вакцинд хамрагдаж чадаагүй бүлэг одоо яг нөгөө 90-ад оны үед хамрагдаж чадаагүй хүүхдүүд буюу нэг оюутнууд нилээх короор одоо халдвартад нас орсон шүү дээ бас. Тэрийг тэ тогтооцсон юм уу те? Хожуу тийс нөгөө кор хожуу тусгаараа бүр хүнд өгдөг шүү дээ. Тийм. Нэгдүгээрт вакцинд хамрагдаж чадаагүй. Тэгээд тийм бүлэг байсан. Угаасаа нөгөө нэг ингээд тандалт хийгээд үзэхээр тэгэхээр бол вакцины нөгөө юу гэдэг бол үр ашиг гэдэг юм. Гаж нөлөө гэдэг хоёр юм тий. Одоо ер нь л нөгөө нэг эрсдэл гэдэг юм чинь хизээш байхгүй 100% үр дүнтэй юм гэж ер нь бол анагаах хонд битэл байхгүй шүү дээ тий. Тодорхой хувийн эрсдлүүд бол угаасаа байдаг тийм. Вакцины одоо нөгөө гаж нөлөө гараад эрүүл мэнд амь насаараа хохирсон тохиолдлууд бол байна. Гэтэл тэндээс одоо нөгөө нэг вакцины үр нөлөөгөөр аврагдсан
ч юм уу тий эрүүл мэндийн хувьд үр дүнтэй байгаа бүлэг нь хэрвээ гэдэг энэ харьцуулалт үр дүн бол бас хүмүүс бодох ёстой л гэж би боддог. Нэрээ сануулхад одоо нөгөө манад чинь нэлгний хавдар номер 1-т байгаа. Тэргүүлэх хавдар одоо өвчлөл болон нас оролтоор. Тэгэхээр илэгний хавдрын маань урдл өвч маань илэгний хатуурлын маань үүсгэж байгаа гол юм нь юу вэ гэхээр илэгний вирус байгаа. Илэгний BC дельта вирус буюу одоо нөгөө цус бэлгийн замаар халтуурладаг вирус. Тэгэхээр B вирусын вакцин гэдэг юм бол 90 оноос хойш манад бол хийгдэж эхэлсэн. Манад ч дэлхийд даяар хийгдээд тэгээд энэ маань өөрөө нөгөө ингээд хөөх судалгаанууд түрүүний ярьсан маш их хийгдсэн гаж нөлөө багтай хамгаалах буюу дархлаа тогтцсон өндөртэй вакцин 3 удаагийн доз буюу 1 удаагийн дархлаажуулалт маань 3 доз авдаг. Ингээ 3 доз авснаас хойш 10-аас 15 жилийн турш хамгаалдаг. Бас хугацаатай байсан юм уу? Би чи хийлэгдсэн гээ насаараа гэж бодож байсан. Тэгэхээр нөгөө энэ 10-аас 40 жил болонгууд дархлаа тогтцоо цусандаа үзүүлээд буурж ивэл дахиад тодорхой тоног нэмж авах хэрэгтэй гэсэн. Халдварт болон дүүргийн эмнэлгүүдэд хийгддэг. За энэ завшааныг ашиглаад наттай хамт вакцин хийлгсэн хүмүүс одоо яг энэ камерны цаадал сууж байгаа залуу тийм сууж байгаа өсгөө дахиад хийлгэх ёстой юм биш үү? Би яг нэг удаа хийлгчээд ингээл насаараа тэр нөгөө юун тогтчтой юм байна гэж бодчихсон байхгүй юу? Саяны дархлаа нь сая 15 жил гэж хэлж байна те. Хамгийн дээдлийн одоо удахгүй болох гэж байгаа юм шүү. Яа, цаг хугацаа ямар урд явж байна. Би ч одоо ингээ 60 хүрч ийн эхлэрч дээ. Тэгэлсэн чинь хүмүүс итгэцэнсэн дээр нэг яран дээр. За ойлголоо. Наашааг үнтэй зөвлөгөө байна. Юун дээр би түрүүний ковидын дараах юун дээр нэг төгсгөл зүйл хэлье гэж бодож байсан хэлчмээр байгаа. Та түрүүн вакцин дээр нэг дам нөлөө нь муу байс эсхийг хэмжихэд хангалттай хугацаа өнгөрөөгүй учраас дүгнэлтэнд хүрэх эрт байна гэж хэлж штэ тий. Тэгээд энэ дээр нөгөө яг хүн болгон харилцаа адилгүй хүн бүр ондоо учраас тий. Яг ижлэхэн нөлөө үзүүлэх вакцин 8 тэрбум пунд байна гэдэг бол боломжгүй зүйлээ гэдгийг нэг хэллээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэдэг зүйл бий болсноор хүмүүсийн дунд мэдээллийн урсгал айгүй хурдан тэр тусмаа хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой сэрдгийсэн мэдээлэл илүү хурдан төгдөг болцсныг бид нэр ажиглалаа штэ. Тэгээ энэ дээр яг ковидын вакцин буруу байсан, ковидын дараа ийм болоод байна гэдэг мэдээлэл илчлэхээр хүнд нэг ийм дам яриа сонсонгуудаа плацебо эффект гэж байдаг штэ. Зүгээр л энэ муу гинэ гэж чунгууд миний бие шууд муужраад явчих ч юм уу те тэр мэдрэмжээ дагаад хүн өөртөө ингээд буруу нөлөө үзүүлэх тийм тохиолдлууд байдаг юм байна л да. Тийм. Тэр чинь манай өвөгдөд сэжгээр өвдөж сүжгээр гэдэг гэж. Тийм. Одоо ардын аман зохиолтой ардын үгэндээ үлдээчээд явсан байдаг байгаа. Тэгээд бид нар бол тэрийг бас хай нэг санаж хат. Тэг яг би нэг хүмүүс их тэр сэдв рүү оруулаад батлагдахгүй юрнэ. Амаас ам дамжаа яваад байдаг. Тэрэнд нь өртөөд өвдөөд магадгүй зүгээр тэрлүү буруугаа хийгээд өөрийнхөө амьдралын хэм маягийг солиход анхаарлаа хандуулахгүй чиж ковидын дараах шинэ нэгэл рүү тэр вакцинтай хамруулж аваач хийгээд эн чинь бол онцлогоогоо буруу хийж гин гэсэн үг байхгүй юу? Тэ? Ерөнхийдөө бол өөр тохиолж байгаа асуудлыг тэр өөрөөсөө одоо хамааралгүй зүйл рүү өгөөд тэгээд тэрэндээ итгээд автаа явж явах тохиолдлууд бас байх гэдэг юм а. Тэгээ би энэ дэр таныг энэ хариултыг хэлсэн тун их баяртай байна. Ягаад тэгэхээр анагаахын салбарынхан өөрсдөө энийг хэлэхгүй бол тэргүүр чи ингээд хаамаагүй хүмүүстэй инженерүүд маань хүртэл энэ дээр те хэдий шинжлэх ухааны дипломтой ч гэсэн инженерүүд маань хүртэл энэ дээр ингээд бодлоо хэлцэн явж байгаа байхгүй юу? Ер нь бол яг вакцинаас болсон байж ч болно. Гэтэл вакцинаас болсон гэж яриад одоо тэр хийгдсэн вакцин өнгөрцөн. Тэнгүүд одоо миний ч юм уу, таны ч юм уу чадах юм чинь нөгөө өөрийн амьдралын хэв маяг, хоолунд хөдөлгөөн энэ төр. Тий. Болсон байлаа гэж бодъё. Гэхдээ батлагдаагүй зүйл байгаа байхгүй юу? Тийм, батлагдаагүй. Тэгэд энэ чинь яг ингээд
нэг хүн ч юм уу нэг хэсэг хүн зүгээр ажиглаад өөрийнхөө энэ нөгөө дүгнэлтээр батлах юм угаасаа биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэдэг нэг том одоо байгууллага чи яг ингэж нөгөө нэг маш олон оронд олон судлаачид маш олон одоо судлагдгууны төвшөнд авч үзсний дараагаар энийг яг энэс болсон үгүйг маань баталдаг юм процесс байгаа л да. За бас нэг нийтийн дунд амаа сам дамжиж ярьдаг онлуудын тухай энэ залруулга авчмаар байна. Тэгээ та бол одоо бурхан шүү заяа. Энэ сэдв дээр юун дээр яг гоо ингээд харах юм бол Баруун аймагт амьдардаг хүмүүс ер нь баруун нилийн цаашаа аймагуудад амьдардаг хүмүүсийн хувьд давс ихтэй хоол хүнс иддгээсээ болоод юм уу тухайн орчин нөхцөлийн одоо хужирхтэй устдаач байдаг юм уу те тэрнээс болоод нарийнтах гэдэг зүйл илбэг тохиолддог юм байна. За энэ бол таамаг. Тэгээд тэр ер нь юунаас болоод нарийнтаад байна. Одоо бас эн чинь бас арга ухаан хөгжөөд дээрэс нь бид нэр жоохон суурьшмал болчлоо. Эмнэлгийн тусламж үйлчлэхээр нэг үе бодвол сайжирсан байна. Буурж байгаа бах. Гэтэ нэг айдас байдаг нь юу вэ гэхээр Баруун аймгийнхан ч өөрөө ийм эрүүл мэндийн асуудалтай юм чинь эн чин генерээ дамжаад доошогоо явах магадaltaй гэд тэ. Тэгэхээр нөгөө тэр тухайн үед асуудал байсан бол энэс удамд нь үлднэ гэдэг таамаг байна. Crohn гэдэг нэг disease юм тэ. Crohn гэдэг одоо бас шархалдаг. Шулуун гэж. Тийм. Бүдүүн гэсэн шархлаад тэгээд тэрийг нь тайрч авахаас өөр аргагүй болдог гэдэг. Тэгээд энэ магадгүй энтэй холбоотой байж магадгүй. Гэхдээ энэ бол зүгээр би таамаг шүү. Та энэ дээр ямар бодолтой байна? Бодлохоос илүү ангаах талаасаа юу н ямар онол байж болох вэ? Тэгээд таны бас хувийн бодлыг сонсчмаар байна. Юуны төрөнд нарийн гэдэг маань яг юу вэ гэхээр одоо бид нэр нарийнтах буюу нарийн гэд хүмүүсийн одоо хилдэг манайхны нэршилтэй. Энэ юу вэ гэхээр ерөөсөө нөгөө нэг хоол боловсруулах дээд зам буюу бидний нөгөө улаан холоо хотодны хавдар гэдэг өвчнөөс болоод хоол нөгөө нэг цаашаа явахгүй хоол боловсруулах замаар дамжин өнгөрөх процесс маань алдагдаад тэгээд тухайн хүн маань хоол тэжээлийн дутагдалд ороод ингээд идэж чадхаа болждөг шүү дээ. Тэгээд ер нь бол идэж чадахгүй ийм байдалд ордог ийм эмгэг байгаа. Тэгэхээр яг нь ер нь бол нөгөө нэг баруун аймгийн хүмүүс гэх юм уу давсны хэрэглээ өндөртэй байдаг. Яг өөрөөр хэлснээр. Тэгээ яг энийг сонсож хахад нөгөө саяхан Баттулга эмч одоо манай Дурангийн хоол боловсруулах замын Дурангийн томчуудын маань Баттулга эмчийн ярьжсэн аюуг ярилцлагыг сонсож байгаад туршилтыг тэр санаанд орчлоо. Нөгөө хеликобактер одоо бид нар ахуйн замаар халдварладаг юм бактери байгаа шүү дээ. Хоол боловсруулах зам буюу хотоодыг маань гэмтээдэг ийм бактери байгаа. Хоол боловсруулах замын хавдрын өвчлөлийн бас тодорхой шалтгаан одоо хүчин зүйл болдог. Тэгэхээр энэ бактерийг ийм 3 хулганд халдварлуулсан туршилтыг Баттулга эмч ярьж ирсэн л та. 1-р хулга нь 2-р хулга нь 2-ыг хеликобактериар халдварлуулад 3 дахь хулга нь хеликобактергүй. Тэгээд нэгдэх 3 дахь 2 хулганд давстай хоол, 2 дахь хулганд давсгүй хоолж итэл яг нэгдэх хулган маань одоо нөгөө нэг юу яасан гэд одоо нөгөө хотодны хавдрын өөрчлөлт нэгдэх хулганд орж эхэлсэн гэж ярьж ирсэн. Тэгэхээр бид нар угаасаа нөгөө онлайн хувьд ч болон ер нь л нөгөө нэг амьдрал дээр ч гэсэн хеликобактерийн тархалт бол маш өндөр байгаа. Гэхдээ хүн халдвар авлаа гэж шууд тэр ходоодны шархлаа ч юм уу хавдар болчихгүй. Тэр чинь тодорхой хэмжээгээр ер нь альва хүний бид гаднаас ямар нэгэн одоо амьсгалын зам хоол боловсруулах арьсаар ч юм орж байгаа бактери вирус маань яг өвчлүүлэх хэмжээгээр бол халдварлаж чадахгүй. Тэгэнгүүт тэнд хэсэг газрын тархлаа судлах
процессууд явагдсанаар нөгөө бичил битний маань өсөлт үржил нэмэгдэж байгаа. Яг энэ жишээн дээр бол одоо нөгөө хеликобактерийн үржлийг дэмждэг хүнснүүд байдаг. Үүнд нөгөө давшилсан, даршилсан хүнснүүд тэгээ кимчи, бэлэнгоймон гэх мэт нөгөө нэг одоо янз бүрийн давсны төрлүүд дээ шүү дээ. Нөгөө натрий хлоридаас ахуулаад натрий глутамат гэдэг тий. Энэ эднэр маань өөрсдөө нөгөө нэг энэ ходоодны сасны хамгаалах тогтолцоог маань гэмтээгээд ингээд хеликобактери үржих таатай нөхцөлийг бүрдүүлээд байгаа байхгүй. Тэгээд таатай нөхцөл нь бүртгэхээр хеликобактерийн тоо толгой олширно. Ингээд ходоодны салстыг янз бүрийн төвшөнд гэмтэн улаан холоо гэж гисэн тодорхой хэмжээгээр гэмтээж эхэлдэг. Ходоодны нөгөө хоол боловсролт алдагдаад эхэлгэр. Тэгэхээр бол яалтчгүй давсны нөлөө бол байгаа гэдэгт бол би нэг эргэлцдэггүй. Дээрээс нь ажиглаад тахт бол нөгөө маш ингээд нэг юм удаагийн суултан дээр одоо нэг дах цай ч юм уу те их хэмжээгээр нөгөө цайг уудаг нэг суурин дээрээ тий. Тэгэхээр чинь нөгөө нэг бидний ходоодны багтаамж гэдэг нэг юм байна. Энэтэй холбоотойгоор нөгөө сөргөө одоо нөгөө багтаамж гэсгэр чинь юу ходоодны улаан холоо ходоод хоёрын одоо уул зур дээр байгаа агшигч булчин хавлаг булчин байгаа шүү дээ. Кардин булчин маань алдаад идэг. Тэгээд сөргөө гэдэг юм үүснэ. Ходоодны хүчил болон түүнтэй холилдсон хоол тижилэн бицүүд улаан холоо руу сөргөж дэше орж ирээд байдаг. Ингээд улаан холоон доод хэсгийг гимтээгээд байдаг. Тэгээд нөгөө нэг бидний одоо хүмүүсийн яриад байдаг цээж хорсох, гашуу өргөх гэдэг зөөвөр маань илэрдэг. Тэгэхээр энэ цээж хорсоод энэ ташрамд яг энэ сэдвийг ярьж байгаа одоо хоол боловсруулахын хэмжээ хувьд цээж хорсоод гашуу өргөд байгаа хүн бол зүгээр сод уугаад ч юм уу энэ бол зовир энэ ингэж зовир намдаа. Тийм. Гашуу өргөх, цээж хорсох гэдэг процесс хэвийн үзэгдэл биш байхгүй юу? Тэгэхээр энийг заавал та үзүүлэх ёстой. Ходоодод дурандуулах ёстой. Энэ улаан холоон улаалт одоо ямар төвшөнд байна шархлаа болсон бол бас ямар төвшөнд байна. Энэ маань зэрэгтэй, эмчилгээтэй. Тэгэд эмчилгээгээд бүрэн идэгрэх өөрчлөлт тахгүй. Нөгөө нэг одоо улаан холоо ходоодны хор тавдрын урдл өвчин гэдэг маань энэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр чин энийг нөгөө нэг юу яагаад штэ тий бүрэн идэгрэх боломжтой өвчнөө зүгээр л содор дараад яваад идэг. Нөгөө өөрөөр хэлээд байгаа нарийн гэдэг өвчний маань урдл өвчин үүсчиж болцсохгүй гэсэн. Тийм тэгэхээр заавал дурандуулж үзэх. Энэ зовир шүү та үзүүлэх ёстой гэсэн үг байхгүй. Ойлголоо. Цагаан сар олон үргэлжлэн хүмүүс угаасаа бие биенийхээр орж гараад золгоод идээд дахиад идээд уугаад тэг хэсэг болно шүү дээ тий. Тэг цагаан сараас хойш ер нь хэр хугацааны дараа нэг үзүүлсэн дээр вэ? Ходоод ер нь бол юм дотор хэрэгтнэ. Би зүгээр тэр дараа үзүүлэх юм бол бас ойлгомжтой шүү дээ. Энд чинь хангалттай хэрэглэсний дараа. Тэгэхээр нэг тодорхой хэмжээний хугацааны дараа үзүүлсэн дээрөө тэгээ дээрэс нь ингээд идэг шүү. Зарим нэг шинжилгээ бол өлөн өгсөн дээр гих зэрэг юм одоо аль альнаасаа хамаарад өлөн байх шаардлагатай шаардлагагүй ч гэж байна. Тэгээ бодглохлоор зүгээр яг үндсэндээ нураа дээр очиж байгаа хүмүүс ямар хувийн бэлтгэл базаагаад очил зүгээр үү. Яг үнэндээ бие тухайн мөчлөгөөс болоод өөрчлөлтөнд орсон үе дээр очисноос зүгээр энгийн яг байгаа үедээ очсон хамаагүй зүгээр бах те. Одоо цагаан сар давцаж байгаа учраас би энийг асууж байгаа. Тийм зөв. Ер нь бол яг нөгөө нэг шинжилгээний бэлтгэл гэдэг нэг юм байна. Тэгэхээр эрт илрүүлгийн шинжилгээ маань өөрөө онцлог нь ямар нэгэн зовир шаналлахаагүй хүн байсан ч гэсэн очих боломжтой учраас нөгөө аль болох хувийн бэлтгэлээ хангуул зүгээр. Тэрнээс яаралтай бас үзүүлэх шаардлагатай хүмүүст бол заавал бэлдэж барих юм байхгүйгээр бас үзүүлдэг тийм юу бол байна эмнэлгүүдэд тий. Өдрийн ямар ч үед оцсон шинжилгээ үлгэр энэ төр гэхгүйгээр үздэг тийм шаардлагууд бол эрүүл мэндийн байгууллагуудад байдаг. Яг манай хувьд буюу нуруу дээр ирж байгаа тохиол ямар ч гэсэн та арх болон согтууруулах хундаа тодорхой хугацаанд хэрэглэг байх хэрэгтэй.
14 хоногоос 1 сарын хугацаанд. Тэгээ антибиотик эмчилгээ хийгээгүй байвал бас тохиомжтой. Яагаад гэвэл хеликобактер маань зарим нэгэн эмнүүдэд одоо хуурамч сөрөг буюу илэрхгүй байх боломжтой. Тэр нь бас бүрэн устсан гэсэн үг бол биш гэсэн үг. Тэгээд болж өгвөл өдрийн 6-аас одоо хоногийн 6-аас 8 цагийн нойроо авцсан байвал илүү зүгээр. Зүрхний бичлэг болон зарим нэг үзүүлэлтүүд маань нойр гүтэл нөлөөлдөг те дараалт зүрхний цохилтын тоо гэх мэттэй. Тэгээд өглөө үдээс өмнө үзүүлэх хүмүүс бол өлөн байвал бас давуу тал болно. Тийм, давуу тал болно. Гэхдээ манад бол яг нөгөө заавал өлөн гэсэн заалт бол бас байдаггүй байна. Битгий өлөн бай. Заавал битгий өлөн бай. Юу хуучин нэг 2 цаг орчимд бүх зүйл дуусчихсан. Тэгээ би сая бас яриан донд чинь сонслоо. Зарим нэг шинжилгээнүүд нэмэгдсэн гэж. Хугацаа уртсан юм уу эсвэл 2 цаг дотор багтаад За, байна? ер нь бол багтаж байгаа. Тийм. Хугацаанд авж байгаа цусан дээр үзэж байгаа үзүүлэлтүүд маань нэмэгдсэн гэсэн. Бас өөрөө чинь нөгөө асуусан гол нэг цагаан сартай холбоотой нэг юм одоо хэлэхэд юу л да. Би ч гэсэн нөгөө ингээд бас цагаан сарын дараа ер нь бол 2-3 кг нэмэгдчихдэг. Тэгэхээр нөгөө одоо ч бас арай жоохон орчин үе болж байна. Айлын нөгөө бид нар ч бас нөгөө юу идэхгүйгээ өөртөө цочид сонгоод тааруулаад идчихвэл бас зүгээрээдэг учраас нөгөө зочдоо дайлж байгаа аль болох бас шахахгүй байвал илүү одоо тааламжтай байдаг. Яг миний хувьд бол тий мэдээж нөгөө өмнөх альд юу гэснээ тэр хүн мэдж байгаа. Заавал идэх ёстой гэд нөгөө бүх альд бууз нийслэл салаатай идээд тэгээд араас нь хүтэн давгаад яваад байвал нөгөө клиникт би яг нөгөө гастроэнтерологоор хоол боловсруулах одоо тасагт эмгэг судлалын тасагт нилээд ажиллаж исэн хүний баяруудын дараа нойр булчирхай өвчлөл, цэсний өвчлөл бол ихсдэг. Дөрмийн дагуу. Тийм, ялангуяа наадам цагаан сар 2-ын дараа бол дөрмийн дагуу ихсдэг. Энэ жил би нураад байгаа учраас тийм өвчтөнтэй дайралтаж эмчлэхгүй юм байна. Цагаан сар шинэ жилийн дараа угаасаа нойр булчирхайгаар индексэд болон өвчлсөн хүмүүсийн тоо олширдог. Тэр нэг ойлгомжтой шалтгаан байгаа. Энэ дээр та зүгээр яг нэг уриалга буюу эсвэл зөвлөмж заяа. Яг ингүүл та эрсдлээс одоо ангид байх боломжтой гэдэг одоо та яг нэг тийм юу хөхгүй тодорхой дараал. За хамгийн товчхоноор бол та хичнээх тостой хуурц юм эдэн төдий чиний араас нь хүүтийн битээ угаач л гэдэг зөвлөмж өгмөр. Тэр чин үгүй ядаж л нөгөө бид нар мэдж байгаа штэ. Тостой юм карантлууга хийгээд тэгээ бүглэрчдэг. Халуун усаар л тэрийг цаашаа явуулдаг штэ. Тийм. Ерөөсөө яг процесс бол тийм зарцгаа. Тийм. Тэгэхээр нөгөө бид хамгийн тохиромжтой одоо нөгөө хүнс орж байгаа хүнс бол биеийн температуртай ойролцоо байх нь л хамгийн зохимжтой байдаг. Тэгэхээр халуун бууз идээд араас нь хүүтэн ямарваа нэгэн юм уух тийм. Халуун бууз гэхээс илүү нөгөө бууз гэдэг маань өөрөө маш өндөр илчлэгтэй. Тэгээд уураг. Дээрэс нь нөгөө хизээч нөгөө өхрийн тасгар махаар бууз хийдгүү штэ бид нар ялангуяа цагаан сараараа тийм. Тэгэхээр нөгөө өөх тосны агуулмж өндөртэй байдаг. Нойр булчирхай маань маш их юм хүчтэй энэ биднэрт туслахын тулд те бид нарыг хамгаалахын тулд энэ шүүрлүүдийг ялгаруулдаг. Тэнгүүт нь энэ шүүрл ялгарах боломжийг маань нөгөө хүүтэн юм. Тэр тусмаа хүүтэн арх бие хүүтэн газтай ундаа маань ерөөсөө энэ шүүрлүүд нойр булчирхайгаас наашаа ялгарах процесс юм алдагдуулал тэгээд үндсэн хоол руугаа үлчилж чадахгүй энэ шүүрлүүд нойр булчирхайгаа өөрийг нь гэмтээ гэдэг. Үзэгчдээ хэрвээ та бүхний дунд Монгол улсын хамгийн сайн нойр булчирхайн эмчийг таньдаг хүн байх юм бол тэр хүнийхээ нэрийг комент сэтгүүлтэйгээрээ тэгээд маш олон хүмүүс
аварсан, дээрэс нь энэ салбарт олон жил хагалгаа хийж нойр булчирхаан асуудалтай хүмүүстэй нүүр тулсан тэр эмчийг бид нэр хайж байгаа шүү. Тэгээд тун удахгүй таны санал болгох сүнтэй хийсэн ярилцлага подкастаар орох болно. Танд бас энэ сэдвийг хүндсэнд баярлалаа. Та бас энэ дээр рекомендац өгч болно шүү. Хэлэхгүй ч үж болно. Ер нь бол айгүй олон хүн мэднэ. Аха. Тийм эмийн эмчилгээ болон одоо нөгөө нэг мэсцлийн эмчилгээ хоёр ихэвчлэн хийгддэг хоол боловсруулах замд. Тэгэхээр яг мэсцлийн эмчилгээний би бол аль альнаас нь ярилцмаар байгаа байхгүй. Тэгээд нөгөө өөрсдийнх нь арга зүгээр эмийн эмчилгээгээр эмчилдэг эмчилгээний одоо юу гэдэг угтаж асуудлыг бас яг бүр нүр тулаад хагалгаа хийдэг хүмүүс чинь бас тустай байгаа шүү дээ. Тэгээ би бол 10 хагалгаанд орсон, гинтийн зочилд орсон, хагалгаанд орж байгаа 10 хүн тутмын 8 нас ордог хүнд асуудлаа гэдгийг нь бол дуусан. Тэгэхээр яг тэрийг хагалгаа хийж байгаа эмч нартай бас чи энэ хүртэл нь ингээд ороод ирэхтэй яавдаа гэж бодож байгаа хүний зөвлөгөөг бас сонсомоор байгаа байхгүй. Угаасаа нөгөө маш олон хүмүүстэй хамтарч ажиллаж исэн олон багш нараас зааж зөвлөж сургалт авч исэн. Яг багш нарын хувьд бол манай нөгөө Баярмаа багш байдаг. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш. Баярмаа багш маань яг нойр булчирхаан Баярмаа багш гэдэг. Одоо бараг нойр булчирхаагаараа овгөлдөг тийм. Окей. Ойлголоо. За тэр үнийг олж уулзнаа. Тэгээд энэ асуулт танд үзэж байгаа сонсож байгаа таны хувьд бас нээлттэй байгаа шүү. Тэгээд өнөөдөр цаг зав гаргаж ирээд бид бүхний эрүүл мэндэд үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Тэгээд цаашдах нь ажил үйлсэнд амжилт хүсье. За баярлалаа. Танд ч гэсэн ажлын амжилт хүсье. Баярлалаа. За манайхаа энэ хүртэл цуг байсанд баярлалаа. Тэгээд таны амьдралд жаргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл баяртай. За та биднийг хэрхэн дэмжихээ мэдэхгүй байгаа бол энэ хандивын данс руу мөнгө илгээхэд хангалттай. Гэхдээ их мөнгө биш. Та заавал аимшигтэй их мөнгө илгээх шаардлагагүй. Магадгүй 1000 төгрөг, 2000 төгрөг, 20000 төгрөг байсан ч болно. Гол нь бид та бүхний энэ үйлдэлээс маш хурам авдаг учраас цаашдаа хүрэж байгаа подкастынхаа чанарыг магадгүй олон улсын эрдэмтдтэй гадаадд очиж ярилцлага хийх гих зэрэг зүйлс бид нар зарцуулахыг хичээж байгаа. Тэгэхээр олон жил бид нар хийсэн энэ подкаста зогсоомооргүй байна. Үргэлжлүүлмээр байна. Мөн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бид нар оролцоотой байхыг хүсэж байгаа юм шүү. Баярлалаа. Данс доор байгаа шүү. Баяртай.